Монголын технологийн салбарын community-г догтлуулсан, бахархал төрүүлсэн нэгэн мэдээлэл байгаа. Энэ бол өнгөрсөн жил дэлхийн хамгийн том хурдсуур хөтөлбөр болох YC Combinator дэлсэн ProHost стартап 2.6 сая долларын хөрөнгө оруулалтыг татаж чадсан байна. Тэгэхээр ProHost стартапын үүсгэн байгуулагч олон нийтэд Harvard-ийн бэлгүүн гэдгээрээ танигдсан ийм үүсгэн байгуулагчтай компани байдаг. Тэгэхээр Монгол үүсгэн байгуулагчтай компани анх удаа YC-ийн хөтөлбөрт хамрагдаж тэгээд хөрөнгө оруулалт татж байна. Энэ бол Монголын технологийн салбарт бол мэдээж тодор бичигдэх маш чухал үйл явдал. Тэгэхээр хамгийн эхлээд YC буюу Y Combinator гэж юу байдаг вэ гэдэг талаар та хоёрт товчхон тайлбарлаж өгье гэж бодож байна. Тэгэхээр YC-ийн хувьд бол дэлхийн технологийн салбарын хамгийн том хурдсуур хөтөлбөр гэдгээр бол алдарсан байдаг. За анх 2005 онд үүсгэн байгуулагдаж, за түүнээс хойш дэлхийн нийтэд анх үүсгэн байгуулагдж байгаа стартапуудыг өөрсөндөө илсүүлж, тэр стартапуудыг хэрхэн яаж бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, за яаж дараагийн шатанд гарах, яаж хөрөнгө оруулалт татах гэх мэтчлэн маш гайхалтай хөтөлбөрийг боловсруулад маш богино хугацаанд тэр хөтөлбөрөөрөө тэр стартапуудыг сургадаг гэсэн. За энэ хөтөлбөрөөс ер нь ямар алдартай стартапууд төрөн гарч байсан бэ гэхээр Airbnb, за мөн крипто салбарын хамгийн том биржүүдийн нэг болох Coinbase, за мөн DoorDash-ын талаар бид нар хүргэлтийн роботоо танилцуулж байгаа гэдэг саяхан мэдээллийг нь гаргаж ирсэн тийм. Тэгээ Instacart бас онлайн шопинг дээр Америк нэгдсэн улсад ямар том тесрэлт хийж байгаа вэ гэдгийг бид нар харж байгаа. За Reddit сошиал медиа платформын шинэ хувьсгалыг бас эхлүүлж байна. Тэгээ Stripe, Scale AI, за Helion Energy гэх мэтчлэн үнэхээр гайхалтай компаниуд байгаа. За энэ компаниудтай холбоотой бас нэгэн сонирхолтой мэдээлэл байдаг нь за бидний бараг өдөр тутамдаа ярьж байгаа OpenAI компани үүсгэн байгуулагч Sam Altman 2014-өөс 2019 оны хооронд Y Combinator-ыг ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. За хэсэг хугацаанд бас Y Combinator-т хөрөнгө оруулаад үүсгэн байгуулагчдын нэг нь байсан. Дараа нь өөрийнхөө хөрөнгийг бол зарсан байгаа. Тэгэхээр Sam Altman бас энэ хугацаанд Y Combinator-т ажиллахдаа ер нь яг яаж стартапыг ингэж том скейл хийх, яаж их хэмжээний хөрөнгө оруулалтын дийлүүдийг хийх гэдэг маш их мэдлэгүүдийг бас өөртөө суулгаж чадсан болов уу гэж хүмүүс ярьдаг. Тэгээд улирал тутам 15,000 компани бүртгүүлдэг. Тэр 15,000 компаниос ердөө 100-аас 400 л шалгарч авч хөтөлбөрт тэнцдэг. Тэр хөтөлбөрт тэнцсэн компаниуд дундаас ерөөсөө бас цөөн хэдэн хөрөнгө оруулалт татдаг. Тэгэхээр Монгол үүсгэн байгуулагчтай стартап бас 2.6 сая долларын хөрөнгө оруулалт татна гэдэг бол мэдээж маш том гайхалтай амжилт. За яг одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа QR кодоор та ороод за ProHost стартапын product hunt буюу за стартапуудын өөрсдийнхөө бүтээгдэхүүнээ танилцуулж олон нийтэд гаргаж хөрөнгө оруулалтчдыг татдаг платформ байдаг. Product hunt дээр өөрсдийнхөө хамгийн анхны бүтээгдэхүүнийг гаргасан байгаа. Тэгэхээр та бүхэн энэ QR кодоор бас дамжуулаад ProHost-ийн бүтээгдэхүүнд саналаа өгөх боломжтой шүү. Тэгэхээр үргэлжлүүлээд Монголын технологийн салбарын ер нь хаана юу хийж ямар хөрөнгө оруулалт татж байгаа вэ гэдэг талаар ярилцъя. Сүүлийн үед маш гайхалтай хэд хэдэн мэдээллүүд байна. Тэгэхээр өнөөдөр бид нэр ProHost AI-аас гадна Igune, за And Global, за мөн Mazaal-ын талаар ярилцах болно. Тэгэхээр хамгийн эхлээд Mazaal AI-ийн талаар бас үргэлжлүүлээд ярилцъя. Тэгэхээр Mazaal-ийн Mazaal AI-ийн үүсгэн байгуулагчтай ярилцлага хийж байсан. Тэгэхээр тэд бас ямар бүтээгдэхүүнийг хөгжүүлж байна. Тэгэхээр яг Mazaal AI-ийн хувьд бол 2023 онд үүсгэн байгуулагдчихсан. За тэгээд маш товчхондоо бол олон удаа давтагддаг механик үйлдэлүүдийг хэлбэрчлэх зорилгоор AI туслахуудыг хөгжүүлдэг. За тэгээд хамгийн гол нь үүнийг ямар ч одоо хэмэл оюуны мэдлэггүй одоо кодны мэдлэггүй байсан ч ингээд ямар ч хүн зөвхөн ажилдаа одоо хэлбэрчлүүлэхээр ашиглах юм боломжтой байгаа. Тэгэхээр яагаад энэ одоо компаниг үүсгэн байгуулсан талаар нэг хувийн одоо богино стори ярихад бол Энод Бата буюу одоо Mazaal AI үүсгэн байгуулагчийн хувьд бол McKinsey компанид ажиллаж байсан туршлагатай. За энд ажиллаж байхдаа одоо гүрэн дамсан томоохон байгууллагууд л одоо хэмэл оюуныг одоо сайн хүртээмжтэйгээр ашиглаж ирснийг анзаарсан байгаа. Тэнгүүд бизнесээ одоо тэгж тэлж байгааг нь хараад жижиг дунд бизнесүүд тэгвэл яагаад ингэж яг байгаа газартаа байгаад хэмэл оюуныг одоо төдийлөөс ашиглаж чадахгүй байгаа юм бэ гэсэн ийм асуулт төрсөн. За үүний одоо шалтгаан нь бол мэдээж нөгөө хэмэл оюуны хөгжүүлэлтийн баггүй, за үүнд зориулсан одоо дэд бүтцийг хөгжүүлэх боломжгүй гэх мэтчлэн ингээд ийм асуудлууд байсан байгаа юм л да. За тийхүү одоо түүний хувьд олж авсан туршлага дээр үндэслээд бизнесүүдэд үйл ажиллагаагаа автоматжуулах, за бүтээмжээ хэсгэх, зардал болон эрсдлээ багасгах зэрэг олон боломж давуу талыг олгохоор 2023 онд Mazaal AI компаниг үүсгэн байгуулсан байгаа. За тэгэхээр платформ яг ямар санал үйлчлэгчдийг санал болгодог тухайд гэвэл хөдөө аж ахуй, уул уурхай, санхүү, худалдаа, эрүүл мэндийн зэрэг
бүртгэлийн салбарт шууд ашиглах боломжтой хэмэл оюуны модулууд. За хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд модулуудыг текст, зураг, дуу, дүрс, бичлэг хэлбэртэй өгөгдлөөрөө сурган сайжруулж зөвхөн өөрийн бизнестэй зориулсан хэмэл оюуны бүтээх боломж. За мөн хэд хэдэн хэмэл оюун ухааны модулуудыг хооронд нь холбож бизнесийнхээ төвөгтэй асуудлыг шийдэг цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэх боломжийг нөхөө платформ санал болгодог байгаа. Тэгэхээр энэ стартаптай холбоотой зах зээлийн нэг том хөдөлгөөн орж ирж байгаа нь бид нар өмнөх хөтөлбөр дээр ярьж байсан OpenAI компани өөрсдийнхөө агентийн системийн тусламжтайгаар автоматжуулалтын систем рүү орж ирж байгаа гэдгийг мэдэгдэж байна. Тэгэхээр салбарын хамгийн том тоглогч ийшээ орж ирж байна гэдг нь энэ компани зах зээл рүү хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчид улам илүү төвлөрч бүтээгдэхүүнүүдийг нь илүү их сонирхож анхаарлаа хандуулна гэсэн үг. Тэгэхээр үргэлжлүүлээд глобалын талаар ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр санхүүгийн салбарыг Монголд дараагийн шатанд гаргасан Lendeman гэдэг бүтээгдэхүүнээрээ олон нийтэд танилцсан глобал энэ жил 100 сая долларын хөрөнгө оруулалттайгаар 21.4 сая долларын хөрөнгө оруулалтыг Японы IFC болон Aion venture capital-уудаас татаж чадсан байна. За энэ нь яг ямар утга учиртай вэ гэхээр хөрөнгө оруулалтын стартапуудын ангиллууд байдаг Series B, Series A энэ бол анх удаага Монгол компани Series B түвшинд хүрч байгаа үйл явдал. Тэгэхээр үргэлжлүүлээд Ниогоос асуухад ер нь Монголын финтек суурьтай технологийн компаниуд ер нь санхүүгийн зах зээлийг санхүүгийн бүтээгдэхүүнийг ер нь хэр хялбар болгож чадж байна. Яг үнэ. Тэгэхээр угаасаа яг манай Монголын энэ нөхцөл бол өөрөө маш тийм онцгой нөхцөл гэж ойлгож болно. За бид нар юугаараа онцгой байдгийг хэрэлдэхэд мэдээж хүн ам багтаагаараа буюу за бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргахад одоо тийшээ хүн амынхаа нийт тоонд одоо хүрэх төр боломж нь маш амархан байдаг гэж ойлгож байна. Энэ бол одоо ерөнхийдөө бидний бас нэг талаараа давуу тал болж ингэж хувирдаг байгаа. Тэгэхээр яг ингээд энэ санхүүгийн системийг хараад үзэх юм бол Монголын санхүүгийн системийн хөгжил олон улсын олон хүнтэй ч гэдэг юм уу те энэ улсуудтай харьцуулахад бүр ингээд тасархаад тэргүүлсэн байдаг. За энийг бол одоо олон улсын хүмүүс ирэхээрээ ч хийлдэг. За бид нар ч гэсэн өөрсдөө энийг аягүй сайн ойлгож мэдчих хэвээр. За тэгэхээр энэ финтекийн салбар яг энэ санхүүгийн салбарт ороод ирэхлээр энийг бол улам эрчтэй хурдан болгож ийн гэж ойлгож болно. Одоо гар утас хэрэглэгчдийн тоогоор бол Монгол улс бас нэлээдгүй дээгүүр орж байгаа. Тийм учраас бид нар яг энэ финтекийн салбар хөгжиж байгаагаар санхүүгийн салбар дээр тэрхүү үйлчлэгээнүүдийг авахд бол маш ойрхон болж ийн гэж ойлгож байна. За зүгээр энэ дэр нэг тодорхой нэг жишээ хэлэхэд ер нь бол бид нар бие руугаа мөнгөнгөө үлгээ хийхэд бол маш амархан байдаг шүү дээ. Одоо банкнаас банкны хооронд ч гэдэг. За тэгэхэд одоо нөгөө гадны орнуудад магадгүй томоохон одоо хэрэглэгч олонтой энэ банкуд бол хоорондоо бие руугаа одоо мөнгөнгөө үлгээ хийхэд маш төвөгтэй байдал үүсдэг. Яагаад юм гэхээр ерөнхий системийг би нэг хальт тайлбарлаад өгье те. Нэг банкнаас нөгөө банк руу мөнгө шилжүүлэхэд голтон заашгүй клиринг буюу одоо цэвэрлэгээний үйл ажиллагаа хийгдэж байгаа хэвээр. Тэр нь юу хэлж байгаа юм гэхээр хаанаас орж ирсэн хүүсвэртэй юу мөнгөний хэн рүү очиж байгаа юм гэдгийг шалгагддаг гэсэн. За тэгэнгүүт энэ процессыг ерөнхийдөө манай Монголд яаж одоо хялбарчлалтын гэхээр хоёр банкуд өөрсдөн дээр нэг тодорхой хэмжээний пул үүсгдэг. За тэр пулнээсээ пулны хооронд ерөнхийдөө бичлэлтийн журмаар явдаг гэсэн. Одоо жишээ нь та бүхэн санаж байгаа бол их хэмжээний мөнгө одоо банкнаас банкны хооронд гүйлгээ хийхэд зайлшгүй нөгөө 4 цагийн хугацаа шаарддаг тийм. За тэр нь яадаг юм гэхээр голтон заавал шалгалтыг төв банкнаас хийгээд цааш нь өгж байгаа гэж ойлгож болно. Клиринг системээр орж байгаа. Тэгэхээр бид нар болохоор тэр нөгөө пүүлнээсээ хаслт нэмэх хасах гэж бичээд явдаг гэж ойлгож байна. Тэгэхээр энэ бичээд явж байгаа нөхцөл чинь өөрөө юу юм гэхээр 4 цаг тутамдаа тэрийг нөгөө цэвэрлээл хоёр банкны хооронд шаардлагатай байгаа мөнгөн гүйлгээ хийгээд тэр нь төв банкаараа дамжаа явчихдаг. Тийм учраас бид нар нөгөө арай нэг цөөхүүлээ байгаагийн давуу талыг ингэж ашиглаж байна гэсэн үг. За тэр гадны орнууд дээр байгаа том банкнууд яа гэм гэхээр тэр гүйлгээ хийхээр асар их гүйлгээ өдөрт орж ирдэг. Тэнгүү тийм хэмжээний пул хоёр банкн дээр үүсэх боломж нь өөрөө асар хомс гэж ойлгож болно. За тэгээд бас их хэмжээний том гүйлгээнүүд явдаг баг л та. Тэгэхээр энийг хийж болтгоо гэсэн. Тэгэхээр бид нар яг ингээд финтекийн салбарыг хөгжүүлснээрээ санхүүгийн салбарыгаа давхар ингээд маш эрчтэйгээр одоо дээш нь хөгжлийн бол өөр төвшөнд авчиж байгаа гэж ойлгож байна. Гадныхаа ирээд бол ерөнхийдөө бас гайхдаг. Ийм амарх юм уу? Яга банкнаас банкны хооронд банкн дээр очиж гүйлгээ хийхгүй байгаа тийм. Бид нар урд нь бол одоо банкн дээр очиод нөгөө декларац бүгэлж байгаа мөнгөн гүйлгээ хийдэг байлаа шүү дээ. Тэгэхээр одоо маш хэлбэр болсон. Өдөр тутмын гүйлгээ бол ямар ч асуудалгүй явагддаг болсон гэж ойлгож байна. Тэгэхээр манай энэ хөгжил бол бас дэлхийд дээр нэлээд сайнд орно гэж тооцогдож байна.
Тэр үргэлжлүүлээд Монголын хамгийн өндөр үнэлгээтэй хэмэл оюуны технологийн компани талаар ярилцсан. Энэ бол Игүнэ AI. Тэгээ Игүнэ AI-ийн хувьд энэ жил 38.5 сая долларын үнэлгээтэйгээр Голомт банкнаас 3.5 сая долларын хөрөнгө оруулалтыг татсан байгаа. Энэ бол за дотоодын хөрөнгө оруулагч Монгол технологийн компанид оруулж байгаа томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудын нэгд яахын аргагүй тооцогдно. За үүнээс гадна хамгийн өндөр үнэлгээтэй Монголын хэмэл оюуны технологийн компани болж байна. Тэгэхээр Игүнэ AI компанийн хувьд бол за чимээгийн системсийг бид нар маш сайн мэдж байгаа. Тэдний алсын хараа зорилго нь монгол хэл дээр суурилсан виртуал монгол хүнийг бүтээх зорилготой байгаа. За үүнээс гадна 1 хоногийн дараа тэд өөрсдийнхөө шинэ аппликейшнийг зах зээл дээр танилцуулах гэж байна. Тэгэхээр бид нар Игүнэ AI болон чимээгийн системсийн бүтээгдэхүүнүүдийг аппликейшн дээрээс тун удахгүй хэрэглэдэг болох нь. За үүнээс гадна тус компани 2007-8 оноос хойш Bolorsoft-ыг бид нар маш сайн мэдж байгаа тийм англи хэлний болон хөрвүүлэгч систем тийм энэ системийг анх хөгжүүлж эхэлснээсээ хойш хэлний загваруудыг хөгжүүлж эхэлсэн. Тэгээ хэлний загвар өөрөө хөгжүүлнэ гэдэг бол яг энэ технологийн салбар дундаа маш хүндтэй тооцогддог. Цөөн хэдэн компаниуд ер нь дэлхийд дээр хийж чадчихээн. Цөөн хэдхэн улс өөрсдийнхөө суур хэлний загваруудыг хөгжүүлж чадчих. Өнгөрсөн жил анхны хэлний том загвараа танилцуулахад хэлний том загвар буюу LLM-ийг хэлж байгаа бид нар тийм. Тэгэхээр Монгол улс Игүнэгийн тэр бүтээгдэхүүний ачаар G8-ийн дараачаар өөрсдийнхөө төрлөх хэл дээрээ суур хэлний загвар хөгжүүлсэн анхны улс болж байна. Гэх мэтчлэн үнэхээр гайхалтай технологиудыг хөгжүүлж байгаа 20 гаруй жилийн хугацаанд Монголын технологийн салбарын тэргүүлэх компаниудын нэг байсан. За мөн хэмэл оюуны салбарын хамгийн сайн инженерүүдийг нэгтгэж чадсан компани гэдгээр юм онцлогтой Игүнэ AI байгаа. Тэгэхээр бид нар шинэ бүтээгдэхүүн танилцуулахаар дараагийн мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Тэгэхээр